JICA олон улсын байгууллага Японы нинжин төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Нинжин төрийн бус байгууллага олон жилийн турш Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Уг төслөөр Улаанбаатар хотын захын гэр хороололд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэгээлэг сайн найз хэмээх төвд хамрагддаг нийт хүүхдийн өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулахыг зорж ажилладаг юм. Цаашдаа Монгол орон даяар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр туслах зорилгоор энэ хоёр төвийг загвар болгох хэрэгтэй гэж хэлж байна. Өнөөдрийн сургалт маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж аав нарт зориулсан. Гэртээ хүүхдээ яаж харах, хүүхдээ яаж хөгжүүлэх, ирээдүйд нь хэрхэн анхаарах вэ гэдэг агуулгатай. Бид жилдээ Монголд 2-3 удаа ирж ажилладаг. Монголын ээж аав нар заавал мэрэгжлийн газар барай засал хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Энэ нэг талаараа зөвч үүний хажуугаар гэртээ үргэлж сэргээн засал барай хийх ёстой байдаг гэдгийг ойлгуулах зорилготой. Бид Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийн нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилготой ажилладаг. Манай хоёр төсөл хамтран үйл ажиллагаа явуулж байгаа нь 18 хүртэлх насны бүх хүмүүст тусдаа үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой юм. Япон улсад яг 40 жилийн өмнө манай улсынхтай ижил нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг байсан. Харин одоо Монгол улсад тулгамдаад байгаа асуудлыг арилгах нь хоёр төслийн зорилго юм. Хоёр төвийн ээж аваад хагассан өдөр бүр цугларч төслөөс сурсан хөдөлгөөн заслыг хийж дадлагчдаг байна. Өнөөдрийн сургалтын хувьд болохоор манайх нинжин сантай жил болгоно 2-3 сургалтуудыг хамтарч зохион байгуулдаг. Энэ дээр болохоор Улаанбаатар салбарын гэгээлэн сайн найз гээд хоёр төв дээр маань очиж одоо хөдөлгөөн заслын одоо өдөрлөг зохион байгуулах хэмтээр одоо тууштай хамтарч ажилладаг. Эцэгчүүдийн хувьд болохоор жилийнхаа тухайн сэдвээс хамаарат янз янзын сэдвтэй байдаг. Одоо жишээлбэл хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизмтай, даунтай гэх мэтээр одоо сэдвүүдэд тодорхойлоод тэрнийхээ дагуу эцэгчүүдэд хэрэгцээтэй шаардлагатай мэдээллүүдийг нөхөрдөг. Монгол улсад нийтдээ 103,600 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий. За тэдний 11,453 нь хүүхэд байдаг. Үүний 73% нь төрөлхийн, 27% нь олдмол гэсэн тоо баримт байдаг юм а.